За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартай зориулаад энэ пилатигийн дасгалыг одоо ярих гэж байна. За яагаад би пилатигийн дасгалыг ярих болсон тухайгаа хэлэх юм бол за Америк нэгдсэн улсад бол спортс медицин одоо маш өндөр хөгжсөн байдаг. Яагаад тэгэхээр одоо спортын маш олон тамирчид олимпиад өрсөлддөг энгийн хүмүүс нь хүртэл одоо биеийн тамираар үргэлж хичээлж байдаг. За тэгээд үүнийхээ хажуугаар одоо 20 настай 30 настайдаа одоо ингээд залуу насны ирч хүчээр ингэж хийж агаад за яг ингээд 60-тай 70-тай 80-тай болоод ирэхин цагтаа одоо эднэр маань бас зарим хүмүүс нь бол үе мөчний их олон одоо өвчлөл асуудалтай болж ирдэг. За тэгээд эмнэлэг дээр ирэхээр үе мөчний одоо тэр нарийн хагалгаанууд бол Америк нэгдсэн улсад асар өндөр хөгжсөн байдаг юм аа. За тэгээд та нар Монголд ч гэсэн харахад зарим ингээд настай хүмүүс чинь одоо ингээд одоо постчер нь хүртэл ингээд өөрчлөгдөд явахдаа хүртэл арай өөр явдаг, эсвэл одоо хүл гар нь хөшдөг байгаа. Энэ бол одоо үе мөчнөөс хамааралтай байгаа. За тэгээд яг ийм одоо хөнгөн байдлаар одоо энэ хүмүүсүүдтэй зориулаад үе мөчөнд ачаалал өгөхгүйгээр пилатин бол хамгийн их биед зөөлөн дасгалуудын нэг байгаа. За хоёрдугаарт нь яагаад бас пилатыг сонгосон гэхээр булчингийн масс хүнд аягүй чухал байгаа. Яагаад тэгэхээр хүний булчингийн масснаас хамаарат биед хэдэн хувиас нь хамаар булчингийн масс байгаагаас шалтгаалж тэр хүн одоо хэр урт наслах эрүүл чирэг байх нь бол тодорхойлдог. Хамгийн чухал эд эрхтнүүд бол булчингаас тогтсон байна. Жишээлх юм бол зүрхний одоо зүрх эрхтэн нь болохоор булчингаас тогтсон байгаа. Булчингийн эд нь өөрөө бол дахиж шинээр үүсдэггүй. Гэхдээ байгаа тэр булчингийн эд маань өөрөө том болно. Эсвэл жижиг болох ийм одоо эдээр бол бүрддэг байгаа. За тэгэхээр пилати хийснээрс булчингийнхаа массыг ингээд хадгалаад аваад бас үлдэх боломжтой байгаа. За йогагийн дасгалыг бодох юм бол пилатийн жоохон өөр байгаа. Яагаад тэгэхээр энэ бол яг булчингийн массыг хадгалж авч үлддэг байгаа. За тэгэхээр өөрийнхөө биед ачаалал өгөхгүйгээр бас ингээд хөнгөн дасгалуудыг хийгээд тэгсэн хэрнээсээ эрүүл мэндэ бас хадгалж авч үлдэх одоо ийм дасгалыг одоо би та нарт өнөөдөр зааж өгч байна. Энийг бол өглөөдөө 10 минут, өдөр дахиад 10 минут, орой 10 минут гэдэг ингээд багаар хийж болно. Хэрвээ та илүү их цаг завтай байгаа бол одоо өглөөдөө 20 минут, 30 минут эсвэл өглөө 1 цаг хийгээд өдөр 1 цаг хийгээд дахиад орой ингээд 1 цаг ингээд өөрийнхөө цаг завыг зохируулаад ингээд хийх боломжтой. Ингээд хийгээд явах юм бол одоо та яг 70-тай, 80-тай, 90-тэй болохдоо одоо яг тэр өөрийнхөө үе мөчний шингэнийг хадгалж авч үлдэх, өөрийнхөө яг тэр сайхан одоо залуу байгаа байдлаа хадгалж авч үлдэх магадлал одоо өндөр байна. За тийм учраас би өнөөдөр та нарт биеинд маш хөнгөн зөөлөн мөртлөө ашиг тустай дасгалын төрлийг танилцуулж байна.